Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Нэг Дорноговь аймгаас Монголын шоронд цууд гарсан нэг хүн бий. Тэр бол Шандын Бат сайхан гэгчим. 1992 он хүртэл хугацаанд Монголын шоронгуудад Жамяан Бэрнлэн цогт сайхан Баттогоогийн үлзий сайхан, Дэмчгийн хуйга, Дархны Даваа Баатар, Сэмбэгийн нэргүй, Бат очрын болор, Загдын Отгон баяр, Гандан бороо, Паниг Бат баяр гэх мэтийн атмаануудын нэр дуулдах болсон билээ. Мөн бусдын гарт амнасаа алдсан Шандын Бат сайхан, Бүдүү нар мандах Гэрэлмаагийн Нямлаваг, Батаагийн Бат чулуун нарын нэрч давхар цуурайцсаар өнөө гүрс. Баттогоогийн үлзий сайхан нь анх улгаан хэрэгээр хүүхдийн колонд очижээ. Тэрбээр 80-аад оны хүүхдийн колоны атмаануудын их бөгөөд зах зам браагүй атмаандаж яваад 1980-аад оны сүүлчээр томчуудын шоронд шилжсэн байна. Тэгэд 1991 онд ялаа нэмүүлж Майнтын чангад очижээ. Төдөлгүй Майнтын шоронд танхаарсан хэрэгээр Авдрантын онцгой руу ажигдсан байгаа юм. Энд бас зүгээр байсангүй. Мөн лаахар шахар хэрэг үдүүлээд Тахир Соёотын гянданд 2 удаа хүргээгдэжээ. Хүүхдийн колоноос томчуудын шорон, тэндээсээ чанга, тэгээд онцгой, эцэст нь гяндан гээд шоронгийн бүх дамжлагыг дамжсан цуутай хулгайч нар мэрсэр байдаг. Ялангуяа захиргаалтын үеийн гэмт хэрэгтнүүд иймэрхүү дамжлагаар явах нь их байваа. Цуу татмаа Нямлаваг өөрийнхөө эсрэг тэрсэлдэж мэдэх, өөртөө атмааны суудал бол аалтаж мэдэх хэд хэдэн хүнийг Авдрантын онцгойгоос холдуулсан гэдэг. Тэдний тоонд халахын шоронгийн 3 сайхан гэж нэрлэгддэг байсан Шандын Бат сайхан, Цогт сайхан, Үлзий сайхан 3 багтжээ. Шандын Бат сайхан нь идүүгээ байхгүй. Тэрбээр сайн шанд хотын уугал бөгөөд 20 настайдаа Ар Шандын атмаан гэдэг цол зүүж дэггүй идэж аваад хүн хутгалж хөнөөгөөд ганц худаг руу ажигджээ. Төлөвлөгүй дээд хэмжээ авсан ч төрийн өршөөлт хамрагдаж 20 жилийн ял авч гяндлуулсан байна. Энэ хугацаанд хулгаруудтай ан ман үзэлцэж байгаад өрөөс нь үдэ хутгаар сох хатгуулж мөн насаараа шоронгоор явсан соёо адил биш гихч атмааны өдөөс тэрсэлдэж байгаад гарынхаа алга руу хутгалуулах зэрэгэр мондошгүй зовлон амссан байна. Тэрбээр гянданд хэдэн жил суугаад дэглэн буурч Авдрантын онцгойд очтол Нямлаваг тус шоронгийн хаан болчихсон эд бужигнуулж байсан байна. Шандын Бат сайхан гянданд байхдаа Авдрантын онцгойд байсан Нямлавагийн амь насыг хөнөөлгөх төлөвлөгөө боловсруулж байсан юм байхаа. Гэвч үнийг нь Нямлаваг мэдчихэж. Тэгээд Шандын Бат сайхныг дэглэн буурч ирэхийг тис чадан хүлээж байтал нэг л сайхан нартай өдөр цаадах нь үхэл ханхлуулсаар ороод иржээ. Энэ үед Нямлаваг тус шоронгийн ахлах тоогоож хийж байсан бөгөөд Шандын Бат сайхныг хорхийн галзууханд дуудуулж авчираад нүүр амыг нь танигдахгүй болтол зодож орхижээ. Үүний дараа тэрбээр Бат сайхны халаасанд худах шургуулад ээлжийн хянагчдэр чирч гулдран авчираад энийг хараач. Сайн намайг алах гээд өөдөөс хутга бариад дайрал. Хутга нь халаасанд нь байгаа. Энэ муу новшид золтой алуулчихсангүй. Хүн алхаас буцхааргүй ийм юмнуудыг харж хянаж байхад яадаг юм бэ? Яасан хариуцлагагүй юм бэ? Гэх зэрэгээр мөнөх хянагчийг толгой төрүүгүү загнасан байгаа юм. Ёрон тухайн үед Нямлаваг Авдрантын шоронгийн зарим хянагч нарыг харцаараа хөдлөгдөг байсан гэдэг. Энэ явдлаас хойш 1 жилийн дараа Шандын Бат сайхан бусдын гарт зэрлэгээр хорогджээ. Тэр үед Цогт сайхан гихч овгор ялтан гяндангаас дэглэн буураад Нямлавагтай галхан болсон байгаа юм. Ер нь эрүүгийн ертөнцид олон жил галхам явчихсан хүмүүс тун аюултай байдаг. Цогт сайхан хүн чанарын хувьд дажгүй залуу боловч архи ухаараа болохоо байдаг нэгэн аж. Тиймээс Нямлаваг нэг өдөр түүнийг согтоож байгаад бидний эрх мэдлийг булааж мэдэх хамгийн аюултай хүн бол Шандын Бат сайхан байгаа юм гэж хэлжээ. Энэ үед халамцуу Цогт сайхан шууд хайж барьж гараад алив тэр Бат сайхан хаан байна гэж хайж явсаар Шандын Бат сайхныг үгийн зүрөөгүй хайчаар дүрж орхисон байгаа юм. Ингээд нэг атман нь хорвоогоос салж, нэг атман нь гяндлуулсан байгаа юм.
Ийм нөхцөлд Нямлхавгийн эрх мэдэл хിവэр хадгалагдаж улам батчих нь ойлгомжтой. Болж илэгвэл ялдан болгон атман болох сонирхолтой. Даанч санаа нь байвч сачийн хүрэхгүй нэг аюул бий. Шандын бат сайхны үхлийг зарим ялтан Нямлхавгийн явуулга гэж үзэж байсан тул түүний хөнөөхөр бэлдэж эхэлсэн байдаг. Цогт сайхан бат сайхан хоёрын дараа Нямлхавгийн хамгийн гол өрсөлдөгч нь Өлзий сайхан болж хувирчээ. Өлзий сайхныг гяндангаас дэглэн буураад авдрантын онцгой дээрээд хэд хонсны дараа Нямлхавыг ёс төртэйгээр угтаж аваад "Миний хөгшин, гяндангийн чигээ нэг сайхан тайлчих" гээд арх өгчээ. Цаатхан ч гянданд архины бараа харалгүй утсан болохоор дуртаая зөвшөөрсөн байна. Нямлхавыг түүнтэй цуг архитаж байхдаа "Миний хөгшин одоо доотхоо нэг сайхан усалчих. Хөгшинт чинь бэлэн хүүхэн байна" гэхэд Өлзий сайхан бүрч догдлоод явчихж. Тэгээд Нямлхавыг түүнийг дагуулж хараад онцгой шоронгийн төв штабын 2 давхарт суудаг холбоочин хүүхний өрөөний үүдэнд авчирчээ. Энэ хүүхэнтэй Нямлхавыг явуулдаг байсан бөгөөд тэр өөрөө эхлээд бүсгүй рүү яваад орсон байна. Төдөлгүй гарч ирээд Өлзий сайханд хандаж "За чи одоор би цаад хүүхэнд чинь чамайг орж ирнэ гэд хэлчихсэн. Санаа зовлтгүй. Эмэгтэй хүн болохоор худлаа жаахан дургуцаж магадгүй. Тэр хамаагүй. Шууд л дараад ав. Би арыг хандаа" гэж хэлээд доош буусан байгаа юм. Өлзий сайхан мөнөө хүүхний өрөөнд ороод наан цаана болох гэдэл цаатах нь хавьтуулсангүй. Тиймээс тэр Нямлхавгийн загснаар шууд л дараад авчээ. Энэ үед Нямлхавыг нэг давхарт байх жижүүрийн өрөөнд очичихсан ээлжийн хянагчд. "Цаад Өлзий сайхан чинь 2 давхарт хүүхэн хүчинд чинь. Та нар ер нь юугаа харж байдгийг үйлдэл дээр нь бариад аваач" гэж шургасан байгаа юм. Ингээд л Өлзий сайхан үйлдэл дээр баригдаж хүчингийн хэрэгээр ял нэмүүлээд буцаад гяндандаа морилсон гэдгээ. Гэвч Нямлхавг ийм арга сэдснээрээ өөртөө улмал дайсан бэлдэж орхичээ. Тухайн үед Өлзий сайхны гар урт байсан болохоор цогт сайхантай холбоо тогтоож улмаар цогт сайхан Сэдийн Бата гэгчд хутга бэлдэж өгч, харин Өлзий сайхан Цэндийн Баямөх гэгчд хутга бэлдэж өгчээ. Тэгээд энэ хоёр нэг л өдөр Нямлхавгийг 40 гаруй удаа худгалаад эрлэгт илгээч гисэн байдаг. Сэдийн Бата Цэндийн Баямөх хоёрыг Нямлхавг өмнө нь мөн л дарамтлж байгаад өөрөө сонзон зангид уулчихсан байдаг. Өлзий сайхан цогт сайхан хоёр яахаас ч буцахгүй хэрцгий ялтнуудад хутга бэлдэж өгсөн хэрэгтэй хоёулаа ял нэмүүлсэн байдаг. Ингэж халахын шоронгийн 3 сайхан авдрантын онцгоогоос ийш тийшээ сарнин бутарсан түүхтэй. Үүнээс дорн зүгийн нудрах чангар Шандын бат сайхны үхэл нэн харамсалт. Шандын бат сайхнаас гадна сайн Шандын атман Хулгар Бата гэгчэр 1980-ад оны үед элдв үйл явдлаараа цууд гарч байсан. 1980 оны сүүлчээр Хэнти аймгийн Бор өндөр хотын Жоншны уурхаан ажилчдын цалин тавих өдөр бөөн архиталт зодон болдог байж. Ерөөсө тухайн цаг үед оюутны стипend, үйлдвэрийн ажилчдын цалин, хувцс хунарыг нь булаадаг бүлэглэлүүд олон байсан. Яг энэ цаг үед сайн Шандын Хулгар Бата тэргүүтэн 5 залуу Бор өндрийн Жоншны уурхаан ажилчдын цалинг дээрэмтгэхээр дорн говьоос хүрэлцсэн иржээ. Тэд дээрэмдсэн мөнгөөр мотоцикл авна гэж ярилцаж байсан гэдэг. Тэгээд ч Жоншны уурхаан ажилчид өндөр цалин авдгийг бүгд мэддэг байж. Сайн Шандын 5 овгор вагоноор ирснийг дуулсан нутгийн атманууд тэдэнд долгонон арх барьж очижээ. Бор өндрийн Жоншны уурхаан хэсгийн төлөөлөгч залууч мөнөөх 5 залууг харсан ч хараагүй мэт өнгөрсөн байна. Тэдгээр залуус бүгд Орос хороо, хилэн харамт, цамц, макерн оролтоор гангарсан байсан нь бусдаас үнэхээр содон байж. Үнэн дээр тэр нутагт сайн Шандын 5 залуу шиг гоё ганган ирчүүл байсангүй. Аргачихгүй юм. Тэд сайн Шандынхны аль өнгөтэй өөдтэйг дээрэмдэд өмсчихдэг байсан. Ингээд хүсэн хүлээсэн сарын цалин буух үед Хулгар Бата тэргүүтнүүд дөрөө чангалаад үйлдвэрийн үүд хаваар эргэлдэжээ. Үйлдвэрийн захиргаа дээрэмчин залуус ирчгээд эргэлдэж буйгдуулаад ажилчдынхаа цалинг үдээс хойш тавина гэж байснаа маргааш нь тавихаар болов. Тэгээд маргааш нь яалтчгүй цалин тавихад овгоруудад мөнгө төгрөг өгнө гэж амласан үйлдвэрийн ажилчид Хулгар Батад хандив өргөж эхэлжээ. Сүүлдээ овгорууд даварч
зарим ажилчдын хармаа хотыг нэхэн сохор зоосч үлдээлгүй хамж явсан байгаа юм. Орой гэхэд сайн шамдын атаманууд хангалттай мөнгө төгрөг хармаалсан байсан тул нутгийн эрчүүлийн барьсан хүндэтгэлийн архийг хүртэж шөнийн галт тэргэнд сууцгаачээ. Уэлдүрийн зарим ажилчин энэхүү дээрмийн талаар тус хотын хэсгийн төлөөлөгчөд мэдэгдсэн ч цаатхан тоосгүй. Ер нь мань төлөөлөгч сайн шамдын атмаануудаас битүүхэндээ айж байсан байна. Тиймээс уурхайн ажилчид яах чаргагүй болж дуугүй л ажиллаа хийж дараа сарынхаа цалин хүлээж байтал мөнөөх 5 овгор тус хотод дахин ирсэн сураг дуулджээ. Энэ удаад уурхайн ажилчдын уур хилэн оволцож тэр муусаануудыг дээрэмтгэр ирэх юм бол бөөнөрөө зодтолтыг орой өдөш ганц нэгээрээ явж болохгүй шүү гэцгээч. Уурхайн удирдлагч гэсэн сайн шамдын овгоруудаас имэж ажилчдынхаа цалинг нууцаар тавихаар шийдсэн байгаа юм. Тэгээд цалин тавих өдөр бүх ажилчдыг заалан цуглуулад хуралдаж байтал Хулгар Бата тэргүүтээ 7-8 залуу ороод иржээ. Энэ үед бүх ажилчид чон харсан хонь мэд сэртэлсгийн овгоруудыг нүд салгалгүй ширтэж байсан бөгөөд мөнөөх залуус хаалга таглан зогсож тэгтэл савхин дээл өмссөн Хулгар Бата эндэрт гарч ирсэн байгаа юм. Тэр бээр нилээд согтуу байгаа бололтой говьгон байж микрофоны өмнө очиод бор өндөр хотын уурхайн ажилчдаа та бүхэн сайн байна уу? Намайг Хулгар Бата гэдэг чи бүтэн нэрийг маань Насан Бат гэдэг юм. Би хүн ам хулгай дээрм хүчингийн хэрэгээр 10 гаруй жил ял эдэлсэн хүн. Шоронгоос гараад хүний осоор амьдрий гэтэл ямар ч албан байгууллага ажилд аваагүй. Уг нь би танаа байгууллагад ажиллах хүсэлтэй байсан юм. Тэгээд би танаад ажилд орчихсон гэж дотроо бодоод эрхэм ажилчид та бүхнээс баг зэрэг мөнгө зээлдэг. Гэтэл сүүлийн үед та бүхэн намайг болон дүү нарыг минь сайн шамдын дээрэмчд гэж нэрлэх болжээ. Би хэнд ч худаг тулгаагүй шүү. Тэгэхээр энэ удаа бүх хүнээс 50-аас 100 төгрөг зээлнэ. Энэ арга хэмжээнд уурхаан дарга үлгэр жишээ үзүүлж хамгийн түрүүнд 100 төгрөг өгсөн нь дээр байхаа гэж төвчгөнжээ. Танхимд намгүн болж Батагийн орос хороомл шархирах чимээ гарсан байна. Мөхнөөс илүүтэйгээр айж сандарсан уурхаан дарга хармаагаа ухан 100 төгрөг гаргаж ирээд "Маа, энийг ав. Миний дүү цаашдаа ажил хийж сайхан амьдрах хэрэгтэй. Ингэж болохгүй шүү" гэд Хулгар Батад өгчээ. Үүнээс хойш манер уурхаан ажилчдаас байнга мөнгө төгрөг татаж эхэлсэн байна. Тэгтэл уурхаан дарга нэг өдөр "Танай аймгийн Бата гэдэг нөхөр манай ажилтнаас мөнгө төгрөг дээрэмддэг" гэд сайн шамдын цагдаагийн хилцэд өргөдөл гаргаад өгчөж. Ингээд Бата дээрмийн хэрэгээр мөрдөнд орсон хэдий ч хохирогч нар гарч ирсэнгүй. Учир нь манерийн туслахууд бор өндөрт очиж уурхаан ажилчдад Батаг мөнгө дээрэмдээгүй гэж цагдаад мэдвэл хэрв тэгэхгүй бол сэвстэй гүзээтэй чинь ярин шүү гэж худаг тулган сүрдүүлсэн байж. Нэгэнт хохирогч байхгүй болохоор Хулгар Бата тэгсхийгээд л мөрдөнгөөс суллагджээ. Гэвч тэр дахиад л бор өндөрт ирж бужигнуулахар шийдсэн байна. Тэгээд мөн л ажилчдын цалин тавих үеэр баахан залуустай уйлдвэрийн үүдэнд ирээд богиносгож тайрсан калибр гарган "Та нар намайг цагдаад мэдэгдэн гинэ. Яасан бүх зүрхтэй новшнууд вэ? Алив мөнгө бариад жагсаад" гэж хаш гарчээ. Түүний тушаалаар уйлдвэрийн ажилчид мөнгө бариад жагссан байна. Гэвч уйлдвэрийн дарга Бата тэргүүтнийг хашрах бас гиндүүлж баривчлах зорилгоор аймгаас цагдаа нар дуудсан байсан тул яг мөнгө хурааж байх үед нь баахан цагдаа гарч ирээд тэдний уйлдэл дээр нь баривчилжээ. Хулгар Бата ийхүү цагдаа нарын нүдэн дээр улаан цай мөнгө хурааж байгаад шоронгийн тав болсон. Тэр бэр шоронд очоод "Би ёстой муухай гинцэн шүү" гэж амаа барьж байсан гэдэг. Хулгар Бата мөнгөн морьтын шоронд байхдаа Дорнодын 77-гийн бүлэг гэгчтэй нийлж хар салхи үзээгүй Улаанбаатарын муу сайн туранхай цагаан юмнуудтай алалцснаа гэдэл 40-50 мянгатын зовхөөдөө залуустай үзэлцэж тардаг байсан байна. Энэхүү Дорнодын 77-гийн бүлэг гэдэг нь мөнгөн морьтын шоронд үнэхээр чанга байж. Энэ тухай 40 мянгатын Мадан Батсөх дурсамж хүүрнжээ. Мөнгөн морьтын хуучин зоон гэж байлаа. 80-аад оны үед энд хотынхан бөөнөр очсон юм.
Мекрийн алдарч ав 120 мянгатын итгэл, бууд амьтан сүрэн, төвдөн доржийн даваг чимэд, гүүс болт, намсран инх тайван, ардын багш лаваг сүрэнгээд дандаа Улаанбаатарын зовхөөдөө ирч цугларсан. Би бас эдний дунд хутгалдаад явж байваа. Гэтэл эд нартаа зэрэгцэд дорнодын 77-гийн бүлэг, налаахын олдошгүй бүлэг хүчээ авч эхэлсэн. Дорнодын 77-гийн бүлэг бол амар. Хар инх жаргал, Жамьяан Сингээгийн жаргал сайхан, чон туяан нарын атмаанууд байсан. Сүүлдээ эднэр мөнгөн мортын шорон атгахчихсан юм а. Тэгэнгүүт нь хотын бид нар өөрсдийнхөө эзэмшлийг тогтоохын тулд дорнодынхан, налаахынхантай анман тэмцэлтэд бүгдийг нь нухчин дарж байв. Нэг өрөө бүр амар зодон болсон юм. Харин айл хүн үхэж үрэгдээгүй. Хутгалуулах, зохиж нүдүүлэх бол энүүхэнд. Гэвч үүнээс болж алдарч ав, этгэл хоёр жирийн дэглэмээс чанга онцгойг алгасаад шууд гянтлуулж байгаа юм а. Бууд амьтан сүрэн бид хоёр тусгай ажиллагаар Берлигийн шоронд хүрэгцсэн. Тэгтэл Берлигт манай 40 мянгатын чөтгөр гансүх журам хийгээд байж байдаг байгаа. Тэр үед Берлигийн шоронд дархан сэлэнгийнхэн хүчтэй байсан. Гэсэн ч хотын бид нар бас л үзэж дараад энэ шоронг төвхнүүлж байв. Ер нь манай 40-50 мянгатынхан бол аль шоронд очсон төвхнүүлнэ шүү дээ. Хотынхан гэхээр арай л өөр шүү дээ. Соёл боловсрал, зориг ухаан бас нөлөөлнө. Хорхийн дарга нар хүртэл хотын хүүхдүүдэд арай л өөр хандна. Зарим хянагч дарга нар хүртэл хотын биднээс одоо яавал дээрвэ юу хийх вэ гэж асуудаг байв. Ямар сайн даал Берлигийн шоронд чөтгөр гансүх өдрийн журам хийж, би шөнийн журам хийдэг байсан. Шөнийн журам яадаг вэ гэхээр шөн ажиллага ихэрнэ. Тэдний хүлээж авна. Баруун аймгийн луугруудыг тэр чигт нь Берлигт аждаг байлаа шүү дээ. Ер нь Берлигийн шорон тун эвгүй газар байсан. Хөрөөн дуу, хэрээн дуу хоёроос өөр юм сонсогддоггүй гэж хизээнээс муу нэртэй гэж үгүүлсэн байхаж. Дорноговын өөр нэг цуутайр гэвэл Зүүн Баянгийн хар асралт гэгч юм. 1980-ад оны үед асралт Зүүн Баянгийн залуучуудыг тэр чигт нь атгаж байжээ. Мөн тэрээр Зүүн Баянгийн цэргийн ангиудыг офицеруудыг бас л айлгадаг байж. Зарим цэргийн ангийн овгор жанрыг өөртөө татчихсан. Тэдний заримыг дагуулад бие хамгаалуулах маягтай Зүүн Баянгийн төвөөр алхаж явах нь олонтой. Төвний тухай Баатар сүрэн хэмээх эр хуучлагтай. 1983 онд би цэргийн нэгдсэн дээд сургуульд сурч байваа. Төгсөх курсын оюутан буюу курсант. Тийм болохоор манай курсийнхэн хавар 3 сард Зүүн Баянгийн цэргийн ангид очиж дадлага хийхээр болж их бууны 133 дугаар ангид очиж байрлав. Нэг өдөр манай курсантын нэг нь хот руу утсаар ярих гээд бид Зүүн Баянгийн холбооны газар ороод сууж байваа. Бидний хажууд 2 офицер утсаар ярих гээд хүлээж зогссон. Тэгтэл холбооны нэг хүүхэн сонхоор харснаа. Яана нөгөө асралт чинь ирж байна гэж хэлэхэд бусад хүүхнүүд сандралдаад явчихв. Төлөлгүй цав цагаан ихийдэл өмссөн бадрун биетэй хар нөхөр орж ирлээ. Тэр нь нөгөө асралт гэгч нь байв. Ардаа 2 залуу 2 цэрэг дагуулчихчээ. Тэр 2 цэрэг нь аль нэг ротын жаа бололтой. Шинэлийнхэн мөрөн дээр ахлах төрүүчийн 4 шар зураас гялалзаж байв. Асралт утсаар ярих гээд хүлээж байсан 2 офицерлуу 7-ор хуруугаараа зааж байснаа. Хурууга айжмаар өөрлөгөө махиилган татхад нөгөө 2 офицер түүн дээр шууд гүйгээд очлоо. Тэгээд татвараа өгч байна уу гэлтэй шинэлийнхээ харманаас мөнгө гаргаад түүнд өгвөө. Үүний дараа асралт бид нар муухай харснаа. Өө чааваста. Цэргийн дарга болох гэж байгаа муусан курсантууд. Та нартай би тоож ярихгүй. Харин манай 2 цэрэг та нартай ярина. Дарга болох гэж байгаа та нарыг цэргүүдээр чинь бариулнаа. Тэгэхэд дагаж явсан 2 жаа биднийг бос гэж командлав. Хүнээ нутагт яваа бид босхоос өөр арга байсангүй. Хэрэг босохгүй бол дошин дээрээ байгаа тэдэнд бялбар нүдүүлэх байсан биз. Тэгээд л бид тэр 2 цэрэгт хармаа хотоо нэгжүүлээд хамаг юмаа сэгсрүүлчих гэж билээ. Энэ нь цэргийн дарга болох гээд дадлаг хийж яваа бидэнд тун жижигвтер санагдаж байсан юм. Яагаад гэвэл бид захиран дарамтлж байх ёстой цэргүүддээ дээрэмдүүлчихсэн. Тэр 2 цэргийн нэг нь лавл мото буудлагын 166 дугаар ангийг тэрчгтэн жагсаадаг айхтар нөхөр болохыг дараа нь бид мэдэж авсан.
зөөн баянгийн асралт гэж өөрийгөө айхтар залуусаар хүрээлүүлсэн ланжгар амтан байсан даа гэж хүүрнсэн байна. 2. Энд өгүүлэх дэлдэн жигэ бол үнэхээр засаршгүй ялтан. Жинхэнэ нэр нь хэн ч юм бүү мэдээ. Дэлдэн жигэ гэдэг нэр хочоороо нутаг орондоо төдийгүй айрамд тэрч байтугай шоронд хүртэл алдаршжээ. Тэр айрамд шин цэрэг байхдаа хүн амны хэрэг уйлдсан байна. Ардын армийн дугаар ангид цэрэг халагдах хөл үеимэнтэй байх үед Зевскийн агуулгаас Акабу алдагдж нэг халт цэрэг цусанд бодогджээ. Цагдаагийнхан хэргийн мөрөөр шалгалт явуулсны эцэст шин цэрэг дэлдэн жигэ алуурчин болж тодорсон байна. Тэрбээр би өс хонзонтой халт цэрэг Наранбаатарыг алгах гэж Акабу хулгайлсан гэж мэдүүлжээ. Манер халт цэрэг Наранбаатарыг алахын тулд ганц ширхэг сумыг бүтэн жил хадгалсан байгаа юм. Шин цэргийн карантин дуусах үед бүх цэргүүдэд сургуулийн сум бус жинхэнэ сум өгч буудлага хийлэгдэв. Тухайн үед халт цэрэг Наранбаатар шин цэргийн карантин дээр баг дарга хийж байсан бөгөөд чухам энэ үедээ л дэлдэн жигэгийн зараанд орсон бололтой. Шин цэргийн карантины буудлага хийх үед цэрэг болгонд 3 сум тавьж өгчээ. Тэгтэл дэлдэн жигэ буудлага хийлгэж байсан офицер баг дарга нарын симхийг ашиглаж байгаад байруу 2 сум явуулаад нэгийг нь харамалчихж. Тэгээд энэ сумаа бүтэн жил хадгалсан бөгөөд яг цэрэг халагдах үед Зевскийн агуулгаас Акабу хулгайлж аваад мөнөөх ганц сумаа цэнэглээд халт цэрэг Наранбаатарын толгойд зоож өргсөн байна. Дэлдэн жигэд шүүх цаазаар авах ял оноосон боловч давж заалдах шатны шүүх хурлаар түүний ялыг 15 жил болгожээ. Тэгээд тэр мөнгөн морьтын шоронд очиж нилээд хэдэн гал хамтай болсон байна. Тэр савл хийвэл хүн амны хэрэгтэн гэдгээрээ төрөмгийлж ядарсан хоригдлуудыг дарамтлан зовоодог байжээ. Тэгтэл нэг өдөр мөнгөн морьтын шоронд ганган төгсөө хэмээх атман ирснээр дэлдэн жигэ түүнд суудлаа тавьж өгөв. Энэ төгсөө гэгч нь 10 гаруй жил шоронгоор явчихсан. Альч шоронд очсон атман байр сууриа алддаггүй жаатай ир байж л дээ. Тэр мөнгөн морьтын шоронд дөнгөж очиуд энэ шоронд дэлдэн жигэ гэдэг новшийн нэр дуулдаад байна. Тэр хулгайч хаан байна. Гараад ир гэж хашгирсан байна. Жигэ байр сууриа алдахгүй тулд чимээ одоо хэн болчиход хэний нэрийг хулгайчаар нь дуудаад байна гэд нудраг зангитад төгсөөрөө гүйж очтол цаадах нь бүлдэгэнд нь ганц өшөглөөд нам болгож тэгээд газар унсан хойно нь толгой дээр нь гიშгэд миний өдөөс тэрсэлдсэн хүн ингэж алигаа алтна гэж мэдэрэ гэд цааш эрэхтэл жигэ гэнэт босч ирээд араас нь дайрсан. Тэгтэл төгсөө ардаа нүдтэй юм шиг буруу харсан чихтэй жигэгийн бүлдэг рүү тийрч орхитол тэр мөн л муухай хашгираад нам болж төгсөө түүний толгой дээр дахин гიშгэд миний өдөөс анх удаа тэрсэлдсэн хүнийг би нэг удаа өршөө. Харин 2 дахь удаага тэрсэлдсэн хүнийг хизэж өршөөхгүй гэд дэлдэн жигэгийн дэлдэн чихнээс угцарч өндийлгөөд толгой төрөөгүй балбаж гарчээ. Нэвширтлээ зодуулсан жигэ бүтэн 7 хоног эмнэлэгт хэвтсэн байгаа юм. Энэ цагаас хойш дэлдэн жигэ ганган төгсөөг хорхоо идсэн араан тазуучи. Төгсөө орой болгон жигэг дуудаад өмнөө бүхэлзүүлэхээс гадна хэртэй хувцаа угаалгадаг болч. Заримдаа хөл гараа угаалгаж бэйдэ массаж хийлгэнэ. Арим шорон хоёрт алдартай явсан жигэ ингэж доошоо орсондоо ихэд гутардаг байжээ. Тиймээс тэр боломжил гарвал төгсөөг алхаар шийдэж гутлынхаа төрөнд байн хутга шургуулж явдаг болж. Гэвч цаад төгсөөн зүгээр зогсож байгаад хутгалуулчих. Тэмч гинэн амтан биш байсан бөгөөд жигэгээр хөл гараа угаалгахтаа хүртэл гутал хувцсанд нь нэгжлэг хийдэг байж. Харин нэг өдөр жигэд тун аятайхан боломж гарч ирвэ. Төгсөө тэргүүтээ хоригдлуудыг ууланд мод хийж байх үед нэг хоригдолд хотоос эргэлдэрсэн байна. Энэ хоригдлын хамаатнууд ганган төгсөг атман гэдэг утгаар нь долгонсон ч юм уу. Түүнийг бусад хоригдлуудаас онцгойлон авч үзээд архи тарсаар дайлж гарчээ. Гэвч удаан хугацаагаар архи тарс хэрэглээгүй төгсөө ердөө талшил архи цааш нь харуулаад тас үсэрч. Энэ үед дэлдэн жигэ байн хадгалж авдаг хутгаа төрөйлөд төгсөөрөө дүгэж очсон байна. Тэгэд ойр хавьтанд байсан хүмүүсийн симхийг ашиглаж байгаад төгсөөгийн цээж гэдэс рүү хэд хэдэн удаа бүлж орхижээ.
Гэдэс доторгүй хутгаар сэглэгдсэн төгсөө эмнэлэгт тарчилсаар байгаад 3 хоногийн дараа нас барсан байна. Энэ үед мөрдөнд хоригдож байсан Жигэ. Ёо, миний санаа амарлаа. Ашгүй цаадах чинь үхчихээ юу. Тэр жил Наранбаатар гих жамтан Ааканы суманд тархиа зад буудалсан бол өнөөдөр төгсөө гих жамтан хутгаар гидсээ сийчүүлж өгөл. Бээч 2 хүний амьд хүрдэг азтай амьтан юм а. Гэж өөрөөрөө бахархах аядсан гэдэг. Дэлдэн Жигэ энэ хэрэгтэй 15 жилийн ял авсан бөгөөд үүнийг тэр айрам шорон хоёроос авсан миний өш хонзон гэж тунхагладаг байна. Иймэрхүү цагаандаа гарсан засаршгүй итгээдүүдийг угна цаазаар авч байвал зохих юм. Гэвч ялтныг алсан ялтан хизээж цаазаар авах болдоггүй нь хачи юм шүү. Бүр санаатай хэрцгийгээр алсан байхад сайн л бол гяндлуулна. Ялтнуудын хувьд гяндан гэдэг нь эцсийн шийтгэл бололтой. Горов. Ламжавын хорол сүрэн гих чимэгтэй аваал нөхрөө худгалж авсан хэрэгээр 10 жил шоронд суужээ. Түүнийг шоронд ороход ар гэрт нь 6 хүүхэд хөгшин их нь үлдсэн бөгөөд хорол сүрэн шүүх хурлын үеэр бэ нөхрөө алаагүй гэж нулимс унган хичнээн хашгираад нэмэр болоогүй аж. Түүнтэй инхүү ярилцлаа. Та үнэхээр нөхрөө алаагүй хэрэггүй. Яалаа гэж нөхрөө алах юм бэ? Үүнийг би баталж чадна. Миний баг охин ч үүнийг гэрчилсэн. Гэвч насан туршаагүй хүүхдийн мэдүүлэг үндэслэл муутай гэд тоогоогүй юм. Үннийг хэлэхэд би нөхрөө худгалаагүй. Та тэгэд яагаад хэрэгэ хүлээж гисэн юм бэ? Манай хажуу айлын Дандан сүрэн гэдэг хүнээс болсон юм. Тэр намайг өргөлж алдан тална гэж сүрдүүлдэг байсан. Нөхрөө яаж нас барсныг хэлэх юм бол чамайг болоод хүүхдүүдийг чинь алан шүү гэж зандаг байсан. Юу гэсэн үг вэ? Та нөхрөө яаж нас барсныг нь мэдэж байсан хэрэггүй. Мэдэгч юу байх вэ? Манай нөхөр гэрийнхээ гадаа хутгалуулж амнасаа алдсан юм. Тэр үед Дандан сүрэнгийн манайхтай айл байсан юм л да. Гэнэт охин маань гаднаас орж ирээд аав унчихлаа гэсэн. Яаран гарвал нөхөр минь төрүүлгээ харан хэвдэж байсан. Тэгээд Дандан сүрэнтэй хамт очиж нөхрөө өргөтөл хутгалуулчихсан байсан. Ухаан орж амжилгүй нас барсан. Харин баг охин маань мөрдөн байцаагчид Дандан сүрэн ах аавыг хутгалсан гэж мэдүүлсэн. Дандан сүрэн тэгээд яасан юм бэ? Тэр савл хийвэл намайг дээрлэхэж чи нөхрөө алсан хэрэгээ хүлээ. Дэхгүй бол цагдаа нар намайг дуудаж байцаагаад байна. Нөхрөө алсан гэж хүлээхгүй бол чамайг болоод өрг хүүхдийг чинь амьд үлдээхгүй шүү гэж зандаг болсон. Тэр бас манай охиныг хүчинтсэн. Хизээ тэр бэ? Намайг эзгүй хойгоор том охиныг минь хүчинтсэн байсан. Тэгээд цагдаад хэлсэн үү? Хэлэлгүй яах вэ? Дандан сүрэн хүчингийн хэрэгтэй 6 жилийн ял авсан. Харин би хэлс хэрэгээр 10 жилийн ял авсан. Шоронд очоод энэ ялан дээрээ дахиад 2 жилийн ял нэмж авсан. Нэг эмэгтэй хянагчийг боогод унагчихсан юм аа. Би хэлс хэрэгээр шоронд орсныхоо дараа яавалч яая гэж бодоод дэндүү омглон болчихсон. Галхам эмэгтэйг маань нэг хянагч зодож байхдаа яг таарчихсан юм. Тэгээд түүнийг өмөрөөд хянагчийг боож унгаад хэд хэдэн удаа дэвссэн. Таныг ганц удагт хоригдож байхдаа хэдэн эмэгтэйг уруу татаад тэндээс оргох гэж оролдсон гэж хүмүүс ярьдаг юм билээ. Ямар хүмүүстэй нээлж оргохоор болсон юм бэ? Банкны эзэн байсан гэд байдаг алтан цэцэг гихч хүүхэн ганц худагт 2 сар гаруй хоригдсон. Тэр хугацаанд байцаагч нэг ч удаа ирээгүй юм билээ. Тэгээд тэр надтай хамт оргохоор болсон. Өөр бас хэд хэдэн эмэгтэй оргохыг өдөө хатгсан юм а. Тэдэн донд өнөө алдартай ловэрчин наран цэцэг хүртэл байлаа шүү дээ. Мөн найруулагч Нэм Гаваагван эхнэрээс $6,000 залилсан гэх Өлзий сайхан гэдэг хүүхэн бидний дунд цохиж явлаа. Тэгээд та нарын орголт юу болж өндөрлсөн бэ? Бээл болсон хойно нөгөө л сурсан зангаараа хянагчийг боож унгах үүрэг авсан юм. Тэгээд л үүргийнхээ дагуу хянагчийг боож унгасан. Гэтэл нөгөө алтан цэцэг, наран цэцэг, Өлзий сайхан нар оргох нь байтугай хөдлөөчгүй. Ингээд л бидний төлөвлөгөө бүтлгүйцсэн. Наран цэцгээс болсон юм аа. Тэр намайг хянагчийг боож унгамагц айж чичрээд гар хөлн салгана татаж унсан. Түүнийг харуутаа алтан цэцэг Өлзий сайхан хоёрын зүрх үхэж хорос сүрэн болио. Чи над хянагчаа аллаа штэ. Бид хүн амныг хэрэгт холбогдмооргүй байна гэж хаш гарц байсан. Яагад гэвэл би тэр хянагчийг алхаас наахнуур боочсон байхгүй юу? Үнэн чанартай би чинь 2 хянагч боогод унагчихсан рецидив гэмт хэрэгтэн шүү дээ.
Та ийм сүрхий хүн боодох юм бол дамжин сүрэнгээс айгаад хэлс хэрэг хүлээдэг чинь ямар учиртай юм бэ? Ёрон та өөрөө нөхрөө нухчихсан юм биш үү? Яалаа гэж дээ. Би хэлс хэрэг хүлээснээсээ хойш амар омоглон болчихсон гэж түрүүн хэлсэн шүү дээ. Ёрон хүн альва юмд шуудраад ирэхээрээ цагаандаа гарчихдаг юм билээ. Дамжин сүрэнгийн хувьд бол би үнэхээр түүнээс айсан. Зөвхөн өөрийгөө бодоод биш үр хүүхдээ бодсон хэрэг. Тухайн үед хэнийг нэг боож унгах нь бүхэл алгадаад авахч зүрх зөрөхгүй байсан. Ганц худагт амар зэрлэг хүүхнүүдтэй хоригдож байхдаа хүний өдөөс хэрэлдэж зодолтоо зогсохгүй, дургүй хүргэсэн хэнийг нэг нь боож унгаад сурчсан байхгүй юу? Боож унгасныхаа дараа заавал зодож нүднэ. Тэгж байж хорсол тайлагдсан шүү дээ. Намайг баг байхад манай гудамжинд олон жил орон шоронгоор явсан бархуу гэгч нэг ах байдаг байлаа. Энэ хүн хэнийг нэг цохиж унгасныхаа дараа эсвэл хутгална, эсвэл толгой төрөөрөө шээж байж сэтгэл санаа тайвширдаг байсан. Би ганц удагт оронгуудаа яг л энэ хүний барилыг авчихсан. Яагаад ч юм бэ? Зүгээр нэг боож унгах надад сулхан санагдаад байдаг. Тэгээд чангаруулах гэж байгаад л хэтрүүлчихдэг. Одоо та дургийг хүргэсэн хэнийг нэг боож унгахад бэлэн үү? Бэлэн байлгүй яах вэ? Чамайгч гэсэн дургүй хүргээд байвал боогод унгахчихна. Чи сая надаас нөхрөө нухчихсан юм биш үү гэж асуусан. Дахиад ингэж асуух юм бол шууд л боож унгах шүү. Сайхан мэдэрэй. Нэрэ та нөхрөө нухчихсан юм биш биз? Бидгийн янз үзээд байгаарай. Нэг удаа санууллаа болоо юм шүү. Дараачийн удаад бол төвчихгүй шүү. Ёрон чи ингэхэд дамжин сүрэнгийн хамсаат юм биш биз? За үнэхээр их айчглаа. Нэрэ таны байдал төрхийг харсан чинь боож мэдхэр байна шүү. За яршиг өөр юм асууя. Талигач нөхрийн чинь хамаатан садан таныг эр нөхрөө алсан гэж итгэдэг юм биш үү? Итгэхээр барах уу? Намайг бүр алуурчин гэд үздэггүй юм. Дамжин сүрэнгийн замнал хийллээр би мөрдөн байцаалтын шатанд эр нөхрөө алсан гэд хэлс хэрэг хүлээж гисэн болохоор арга байж юу? Харин шүүх хурлын үеэр би нөхрөө алаагүй гэж нулимс унган хичнээн хашгираад нэмэр болоогүй. Тэрч байтугай нөхрийн маань ах дүү нар надаас гомдол нэхэд цүйд болсон. Талигачийн ах шүүх хурал дээр амийг амиар солино гэж дөвчгнөж байсныг яа. Эмэгтэй хүнийг цаазаар авдаггүй гэдгийг мэдсээр байж л амийг амиар нь солино гэж солиорч байгаа юм да. Ядаж ард хоцорсон хэдэн хүүхдийг маань боддог байгаад худлаа эмийг олон дахин давтахаар үнэн болчихдаг гэдэг шиг би шоронд байхдаа нөхрөө алж байна гэж зүүдэлдэг босныг яа. Ганц худагт байхдаа нэг шөнө амар зүтэлсэн. Талигач буцаж амьлаад надаас мөнгө өгөөх, арх өгөөх гэж нэхэд л чи намайг алсан одоо мөнгөг тэгэхгүй бол явахгүй гэд ёстой амар зүуд. Мөн нэг шин нөхөр маань зүудэнд орж ирэхээр нь би чамайг дамжин сүрэн алсан болохоос биш би алаагүй шүү гэж хэлсэн байх юм. Энэ тухай надтай нэг нааран дээр унтдаг байсан Намуна гэдэг бүсгүй надад хэлж байсан. Тэгэхээр та нөхрөө үнэхээр алаагүй юм а да. Болиочтой чи хичнээн асуудаг юм. Үгүй гэд байна. За болий доо болий.